Уул хадаар орогнов. 20 настай аав минь олон хүрээ хийдийг хамран дэгдсэн бослого баривчилгааны үеэр хар болж хөдөө мал дээр гарчээ. Гэсэн хэдий ч доо ямныхан сүм хийдэд лам явсан болгоныг араас нь нэхэн бүртгэж нэгхэл хатуу хөөцөлдөж хэн хаана байгааг нь мөрдөн мөшгөж байсан болохоор аав лав амар тайван байж чадаагүй нь тодорхой. Амьд үлдэхийн тулд цаг тайвширч аллаг таллаг цаашлах хүртэл буюу 1939 он гартал урт удаан хугацаагаар уул хадаар орогнож бор хоног шар өдрийг өнгөрүүлж өлсөж даарах өвдөж шаналлах түмэн зовлонг туулжээ. Сонсдог ном эм бүхэд байршлаа.